Таны биологийн нас, таны паспортын наснаас залуу байж болно. Байцгаана. Өнөөдөр би хүнсээ худалдаж авлаа. Тэгээд хүнсээ худалдаж авсан талаар бичлэг оруулна гэж амсан ёсоор бичлэгээ хийж байна. Тэгээд миний авсан хүнснүүд бол өмнөх авдаг байсан хүнснүүдээс бол шал өөр хүнстэй хүнс болсон. Тэгээд хамгийн гол нь эрүүл мэндэд хэрэгтэй зүйлээ идэ, дуртай зүйлээ биш хэрэгтэй зүйлээ идэ гэдэг энэ он гараад бол би бас өөртөө ийм уриалгацсан дэвшүүлээд эхнийхээ алтмаа хийлээ. Тэгээд эхний алтмаа хийдээ мөн идэж байгаа зүйлээ ч гэсэн бас хэд хоногийн өмнөөс бол 2-3 хоногийн өмнөөс бас хоолоо яаж идэх, хоолныхоо бүтэцний адилгаа бас өөрчилж эхэлсэн. Тэгээ хоол хүнс маань ч дуусч исэн учраас тэгээд ер нь өөртөө шаардлагатай хэрэгтэй гэсэн хүнснүүдээ дэлгүүрээс авлаа. Тэгээд миний хамгийн одоо ингээд авсан зүйлүүдээ танилцуулъя. Энэ бол дүүпу буюу шар бурцгнаас гаргаж авдаг дүүпу. Одоо монголоор бас би хэлж мэдэхгүй байна. Дүүпу гэдэг манай монголчууд бүгдээрээ маш сайн мэддэг болсон шар бурцгны уураг. Энэ бол бас ургамлын гаралтай тэгээд литцийн их өндөр агуулдаг бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн бол 100 энэ одоо би 500 г хэмжээтэй авсан байгаа. Энэний 100 г маань болохоор 5-аас 8 г уураг, 8 г уураг агуулдаг. Тэгээ 8 г гэдэг чинь 5-8 40 г уураг энэ дотор агуулгдсан. Ялангуяа нэг уургийн эсийг онгойлгож өгдөг, төгжийг нь тайлж өгдөг лисцин гэдэг уураг бол энэ дотор бас өндөр хэмжээний найрлагатай байгаа. Уураглагдаг хүнснүүдээ бас би нэлээд их авсан байгаа. Энээс бас ахиухан авсан. Дараагийн авсан хүнснүүд болохоор энэ өндөг авлаа. Жишээ өндөг авсан. Нэг шахиг өндөг нь болохоор 6-аас 7 г уураг агуулж байгаа. Маш их лисцин агуулсан хүнс байгаа. 6-аас 7 г уураг агуулж байгаа. Маш сайн шингэж сайтай уураг. За миний зэрэгцээ би бяцлаг авсан байгаа. Энэ өглөөдөө татхан дээр тавьж идэх бууцсан бяцлаг авсан. За энэ маань бас мөн тодорхой хэмжээгээр миний уургийн хэрэгцээг хангана. За тэгээд дараагийн авсан хүнснүүд мөн сүү авсан. Сүү маань бас уураг агууламж сайтай. Гэхдээ энэ жоохон глюкоз нэлээд агуулдаг учраас сүүний гаралтай нүүрс ус агуулгадаг учраас энийг би бас шууд сүүгээр нь бас их уухгүй цайгаа нэг хаяа сүлж уун. Тэгээд энийг би яаж хэрэглэхээ гэж боддог байгаа болохоор нүгээрээ тараг өрнэ гэж бодож байгаа. Тараг өрж уун. Би бас энэ сүү ингээд багцаараа хямдарсан учраас нэлээд хэдийг авчихсан. За тэгээд дараагийн авсан хүнснүүд нь бол нүүрс ус гурил мах хэрэглэх дуртай, бууз хийж идэх дуртай би. Тийм учраас тэр цагаан гурилаа бас арай жоохон баяжуулаад эсдэгээр баяжуулъя гэд 2 төрлийн зүйл авсан байгаа. Энэ болохоор бүхэл өөрийн гурил. Гэхдээ арай бүхэл өөрийн гурил биш байлээ. Гэхдээ бүхэл өөрийн гурил болгож хэрэглэхээр гүнжтгээд ургамал тэрний нундаг байсан. Тэгээд энэ бас хажуугаар нь уургийн агууламж сайтай 100 г нь болохоор 100 г уурганда 32 г уураг агуулсан юм байна. Энэ бол удаан будааны хэвийг авсан. Энэ хэвийг бас цагаан гурилтайгаа төрөвч бүхэл өөрийн гурил гэж авсан нунтагтайгаа хамт гурилынхаа нүүрс усыг нэлээд сармжуулж эслэг баяжуулж өгөх зорилготой энийг авсан байна. За тэгээд дараагийн авсан зүйлүүд бол ногоонууд авсан. Маш их ногоо авсан. За ногоо нь болохоор маш их ач холбогдолтой хоолнд. Ногоо нэгдүгээр витамин эрдэс утсын хэрэгцээг хангаж өгнө. Хоёрдугаар болохоор зэрэг ногоонууд бол шүлтлэг байдаг учраас уураг нь ялангуяа анхны гаралтай уураг бол бүрчиг илүү их хүчлэг шин чанартай байдаг. Тэгвэл хүчлэг шин чанартай ч гэсэн уурга заавал идэх шаардлагатай.
хүчлэг шин чанартай зүйл итгэхээр юу боддог вэ гэхээр хүний цус бол хүчилших буюу ацетоз гэж шинжлэх ухааны нэрээр нэрлэж байгаа. Хүмүүс ч энийг бас маш сайн мэддэг болсон. Тэгээд энэ цус хүчилшихэд ирэхээр яадаг вэ гэхээр хүн их ядарна, сулдна. Тэгээд хүний бие нөгөө дархлаа гэж яриад байдаг. Би эсэргүүцэл маш мууддаг. Дархлааны эсүүдийн үйл ажиллагаа муудна. Тэгээ янз бүрийн өвчин халдварт өртөмтгий болж ирдэг. Тэгээд тийм учраас энийг бол засаж өгсөн нь болохоор ногоо байгаа. За тэгээд ногоонуудад би маш их ногоо авсан. Лууван авсан. Бууцаа бол би бууцаа идэхдээ бууцаа бас арай гайгүй бууцаа баяжуулаад бууц нэрээ хамт жигнээд идчихье гэж авсан. Брокколиг яаж үдлийг болов хүмүүс мэдж байгаа. Энэ брокколиг ногоо авсан. За Монгол зөндөө байдаг бөөрийнхээ байцаагаа авсан. За бөөрийнхээ байцаа тэрний дараагаар болохоор энэ хоёр төрлийн энэ болохоор юу гэдэг вэ? За ямар ч талаас ийм хоёр ногоо авсан. Ийм хоёр ногоо өнгөтэй ногоо. Энэ болохоор чикори гэжсэн орчуулагдахгүй л энэ болохоор нөгөө нэг хавнд их сайн байдаг ногоо шүү дээ. Юу за нэрийг нь бол жоохон санахгүй байна. Дараа санахаараа дараа хүч ирээ. За тэгээ энэ болохоор нөгөө цагаан луун бол маш сайн хүнс байгаа. Ялангуяа чихрийн сэжинд бол маш сайн. Эслэг ихтэй. Тэгээ витаминлэг ногоо. За тэгээд өшөө энэ дотор ярьсан ногоонуудаа онцлогийн бас яриул энэ луун бол тэрэнгүү та нар мэдчихэж байгаа. Өсөлтөнд сайн. Тэгээ нүдний хараан цай А витаминаар баялаг. Тэгээ энэ ногоо хүнснүүд бол мөн төрөл бүрийн витаминуудаар баялаг байгаа. За тэгээд энэ урт байцаа авсан. Энэ урт байцаа бол бас эрүүл мэндэд маш сайн ногоо байгаа. Өшөө энэ авсан хүнс маань болохоор бөөрийнхээ урт хулуу авсан. Хоёр янзын хулуу авсан. Энүүгээрээ би бас маш амттай хоол хийж идэх гэж бодож байгаа. Энэ хулуунд зөвхөн ногооноос гадна, эслэгнээс гадна энэ дотор бол бас уураг байгаа. Ургамлын уураг агуулгадж байгаа. За тэгээд мөн бас байнга иддэг ногоо маань энэ сонгон байгаа. Сонгоноо бас авсан. Сонгоноод бол ялангуяа цусны сахарыг бас маш сайн бууруулдаг учраас сонгоноо бол ахиу идэх гэж бодож байгаа. Тэгээд энэ ерөөсөө би хизээч худалдаж авч хоол хийж үзээгүй нэг ногоогоо авсан. Энэ болохоор пунамол гэж нэрлэдэг шар буурцаг. Энэ шар буурцагны уургийг гаргаж авдаг энэ ургамал нь байгаа. Их ургамал нь. Энийг худалдаж авсан. Энийг тэгээд ямар нэгэн хоод шүл мөл ч юм уу хийж иднэсээ шүлэндөө ч гэсэн хойлж идэх гэж бодож байна. За өнөөдрийн авсан бүтээгдэхүүнүүд дээр бол нэг нууц нүүрсээс авсан байгаа. Энэ хаяа идэх сонирхолтой хүн бүхэн бас идэх тустай идэг болохоор чандаг гоймонго авсан. Гэхдээ энэ гоймонго бас арай тэр дан гоймон 3 чигээр нь идэхгүй нэг дотор нь өндөг хийн бас янз бүрийн ногоо хийж байгаа. Бодлоосоо баг хийж байгаад иднэгээ төлөвлөсөн байгаа. Бас арай өөр маягаар иднэ. Тэгтээ гомд дуртай болохоор саа нэг идэх маш их ажилтай завгүй үедээ шууд идэхэд бол маш хурдан болдог хүнс байдаг учраас энийг авсан байгаа. Тэгээ халуун орон чи явах чивлэг их газар байгаа учраас сая нэг халуун ногоо зүйл идчих чадахгүй болохгүй энийг авсан. Тэгээд хажуугаар бас кимчи идэж байгаа. Кимчи бол бас хэрэгтэй хүнс байгаа. Монгол таргал гэсэн үгнийг осны маш пребиотик агуулсан. За тэгээд түрүүн бас би сүү авсан гэж ярьсан. Сүүгээрээ тараг бүржүүлдэг нь уургийн хэрэгцээг ханган тэрэн дээрээс нь нэмээд бол пребиотик гидснийхаа гүрэлц хөдөлгөөнийг сайжруулна. Гидсэнтх ашигтай бактери бол маш хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дотроос ашигтай бактери аавна. Заавал мөнгөөрөө бол ашигтай бактери худалдаж авах шаардлагагүй. Хоёр сайхан зэвсэг надад байгаа. Кимчи байна. Тарга өөрөө хийчихнэ. Тэгээд өшөө их сүү авах юм бол тарганаасаа аарц гаргаж авч болж юм. Тэгээд аарц болохоор өшөө бас манай Монголын цагаан ийм уураг байгаа. Маш өндөр агуулмжтай бас удаан задардаг уураг болохоор удаан хугацаагаар өлсөхгүй юм уурга бэлтэж авнаа. Өшөө ааруулж хийж болно. Маш их юм хийж болно. Гэхдээ одоогоор ямар ч гэсэн хамгийн түрүүнд тарга бүрж явах зорилготой сүү байгаа.
За ингээ миний авсан хүнснүүд бол ингээ ерөнхийдөө болчихлоо. Тэгээд энэ хүнсийг бол нэлээд удаан идэх бах. Тэгээд миний хоол хүнсний найдлага өөрчлөгдсөд ер нь өчигдөр уржигдраас ахуулаад хоол хүнснээсээ нүүрс ус гурилаа ер нь баг болгож идээд байгаа. Тэгэхээр зэрэг маш хөөцөл гарсан. Би кофе их уудаг, нойр хурч ядардаг, шүүн сайн унд чаддгүй. Энэ бүх өөрчлөлтүүд энэ бүх зөөр зүйлүүд бол аюу маш их багассан. Өглөө сэрэг болсон. Өглөө босонгуудаа би залхуураад тэгээд өөрийгөө бас хуураад шүнжэнгөө унтсан чинь миний цуснд нүүрс ус байхгүй болсон байгаа. Глюкоз надад хэрэгтэй гэдэг өглөө босоод би залхуураад бэлэн байгаа хүмүүс талхмаас ч юм уу барин ч юм уу идэж өд хүртэл хоолоо хүртэл энэгээр байгаад байдаг. Тэгээд дундуур нь кофе их уудаг байсан. Тэгээ энэ буруу зуршлаасаас салъя гэж бодоод тэгээ бас салъя гэж бодсон үнц нь болохоор нөгөө химэл оюун ухаан Gemini аяар би бас айгүйх зөвлөгөө авч байгаа. Тэгээд тэр Gemini химэл оюун ухаан бол миний хоолтыг бол ингэж хоолдог гэдэг айгүй зөв зөвлөгөө өгч илээ. Би өөрөө юм ч мөртлөө мэддэг байсан ч гэсэн өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөхгүй өөртөө сайхан шалтлаг өгөөд яваадсэн. Тэгээд ерөөсөө л нүүрс уссаа багасгахыг, гурилан бүтээгдэхүүнээ багасгасан ч гэсэн арай өөрөөр идэгээд бодсон болохоор ерөөсөө гурил түнс хоёр миний ам руу ерөөсөө орохгүй байгаа байсан. Миний ам нүүрс ус ингээд төгжигдсэн. Миний булчин бол харин уургандаа нээгдэж байгаа. Баярлалаа, баяртай. Хэрвээ миний бичлэг таалагдсан бол та нар минь намайг дэмжиж хонхын дарж өгөөд лайк дарж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.